За, сайн байцгаана уу. Энэ өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж байгаа Жиу-житсугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид ирээд оролцож байна. За бид энд ажиллаж байгаа элчин сайдын яамны хувьд бас энэ тамирчидтайгаа уулзаад тамирчдынхаа одоо бэлтгэл сургуулилт тэмцээнд орж байгаа байдал нөхцөл байдалтай танилцаад ингээд байж байна. За юуны өмнө энэ бас Арабын ертөнцид болонгийн орнуудад Арабын нэгдсэн Эмират улсад энэ дэлхийн аварга зохион байгуулагдаж энэ дэлхийн аваргад одоо оролцохоор Монгол улсаас одоо 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо баг хурц ирж оролцож байгаа л одоо ихээхэн өндөр ач холбогдолтой ийм арга хэмжээ болж ийн гэж ойлгож байгаа. За ингээд бодглохлоор зэрэг одоо 130 гаруй хүний одоо хүнтэй баг бүрэлдэхүүн гэдэг бол их том баг юм аа. Одоо хэр варгийн тэмцээнд дэлхийн аварга янз бүрийн юмд бол одоо ийм баг бүрэлдэхүүнтэй явж ирснийг бол би бол бас сайн санахгүй мэдэхгүй байна. Манайд бол одоо энэ Жиу-житсу гэдэг спорт хэр зэрэг одоо өндөр хөгжсөн нь бол одоо энэ тоогоор бол одоо илтгэж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ Арабын нэгдсэн Эмират улсын Жиу-житсугийн холбооныхан манай Монголын одоо Жиу-житсугийн холбоотой ихээхэн ойр дотно хамтарч ажилладаг юм байна. Ойр дотно хамтарч ажилладаг, бие биентэйг одоо мэдээлэл солилцдог, туршлага солилцдог, цаашид одоо бид одоо их ойр дотно хамтарч ажиллах одоо энэ эрх зүйн үндэс суурьаа одоо тавьж байгаа гэж одоо энэ Арабын нэгдсэн Эмират улсын Жиу-житсугийн холбооныхан бол ярьж байна лээ. Тэгээд бид энэ хэлхийн холбоог одоо улам сайжруулах, ойртуулах, за Монголын тамирчдыг одоо энэ Арабын орнуудад ирж одоо бэлтгэл сургуулилт хийх, хамтарсан одоо бэлтгэл хийх, одоо энэ туршлага солилцох энэ үйл ажиллагаанд нь одоо элчин сайдын яамны хувьд одоо бид цаашид дэмжлэг үзүүлээд ажиллах болно. Тэгээ манай элчин сайдын яам байгуулагдаад одоо энд одоо 10 сарын гарыг болж байна. За энэ хугацаанд бол одоо үндсэндээ энд ирж байгаа хамгийн том бүрэлдэхүүнтэй ийм баг болж байна.